За Солонгос улсад чинь би чинь 11 жил ерөнхийдөө гутлын үйлдвэрт ажилласан. Сүүлийн 4 жил нь ерөнхийдөө фермер аж ахуйг эрхлэнэ гэж бодоод дандаа барилгын ажлууд хийсэн л дээ. Анх одоо барилга яаж баригдах ингээл анхны пом ухсралтаас ахуулаад тэгэл зүтгуурлуу ороод араамн зангидсны дараа дотор интерьер рүү ороод сүүлийн 3-4 жил ерөнхийдөө фермерийн аж ахуйг эрхлэхэд одоо бүгдийг мэдчих шаардлагатай байхгүй одоо барилгын талыг. Тийм учраас өмнө хямдхан байсан ч амахгүй барилгын ажил руу сүүлийн 4 жил нь бол барилгаар явсан. Хараа, нааш өрөөдөр. Минь наашир. За, сайн байцгаана уу? Давас руу нэ. Өнөөдөр та бүхэндээ би гэр бүлээ танилцуулъя. Ичсэж. Ийм хоёр залуутай, адилхан том жижиг хоёр залуутай. Манай нөхрөө Отгонбаатар гэдэг, миний хөөг Оргил Эрдэм гэдэг. Ингээд бид гурав малчин болоо 4 жил болсон байна. Манай хүн анх бид хоёр танилцсан түүхэн онгоцны жалууч байсан. Тэгээ би стюард байсан. Тэгээд бид хоёр танилцаад гэхгүй. Хогоолоо тагаасан. За манай гэр бүлийн хүн Отгонбаатар, Галсан дараагийн Отгонбаатар. Тэгээд минийэр өөрийгөө танилцуулчих. За намайг Отгонбаатар гэдэг. Би төмөр замын дэд сургуулийг машинист мэргэжлэр төгссөн. Тэгээ Солонгост эхнэр хүүхдтэйгээ амьдарч байгаад одоо фермерийн аж ахуйг эрхэлж байгаа. Фермерийн аж ахуй эрхлээд фермерч болоод одоо 4 жил болж байна. Би тэгээд хүмүүст хэлдэг. Манай 2 хүүтэй, тэгээд 70 охинтой, 2 хүүтэй, 70 охинтой бид хоёр ийм 4 жилийн хугацаанд өнөр өдгөн болцсон байна. Маби бас охин тий. Манай маби охин муура хэлж байгаа. Тэ бас банхарын ахыг гадаага. Тий. За миний өөрийгөө танилцуулчих. Сайн байна уу та? Манай Оргил Эрдэм би Солонгост төрсөн. Тий. Одоо хаанч амьдар сурдаг лээ? Би одоо нөгөө Монгол цэцэрлэлт явж байгаа. Тэгээ би Сургуульд орсон. Одоо 2. Би одоо 2 дугаар анги. Найзуудаа намайг үзэж гин үү гэд мэд. Найзуудаа манай үзэж гин үү? Үзэж байгаарэ. Манай гэр бүлийн хүн бит хоёр Солонгост одоо эд хорхоо наснда очиод танилцаад Солонгост 15 жил ажиллаж амьдарсан байгаа. Хадгаламж үүсгээд цалингаа өдөр болгон хадгалаад ирсэн. Тэр 15 жилийн хугацаанд хадгалсан мөнгөөрөө бит хоёр ирээд фермер худалдаж аваад аж ахуйгаа эхэлсэн байгаа. Нөхөр бит хоёр танилцаад удаагүй хахад манай нөхөр одоо 27-8 настай Монголоос өхрийн аж ахуйн махны чиглэлийн, сүүний чиглэлийн тэгээд ингээд тоглоом, мал арчилгааны тухай номнууд уншдаг тийм залуу байсан ах. Тэгвэл би болвол одоо хизээ нэгэн цагт Монголдо буцаж очиод хоёлаа ийм фермтэй болно гэж тухайн үед ерөөсө бодож ярьдаггүй байсан. Би болоо тухайн үед асуудагч байсан. Тэгээд манай хүн болвол эр хүн чинь хүсэл зориг бодолтой байдаг. Тэгээд тэрийг нэг өдөр хийчтэй юм байлээ. Тэгээд бид хоёр Солонгос танилцаад 15 жил ажиллаад хүүтэй болоод одоо хүүгээ очиж Монголдо өсгөе, монгол хэлийг сургая, монгол ахуйтай танилцуулъя, малчин болъё гэж шийтгэхдээ мэдээж бид нэр одоо орчин үе өөр болчихсон. Одоо хуучны бид нэр бэлчээрийн мал аж ахуй эрхлэхгүй хоёлоо орчин үеийн фермерийн сүүний чиглэлийн ферм эрхлэе, Монгол улсыг, монгол хүүхдүүдийг хоёулаа шингэн сүү их тутмаг байдсан бэ. Цэвэр үнэний сүүгээр хүүхдүүдийг Монгол улсаа бэлтгэн нийлүүлэхэд одоо гар биеийн оролцъё тий одоо баялаг бүтээ ийм ажил хоёлаа эрхлэе гэж шийдэж ирсэн. Бид хоёр танилцаад нөгөө удаагүй ахта манай хүн ингэж ярьдагсан ахгүй танилцаад бид хоёр өдөр болгон ингээд сар болгон бид хоёр цалингаа хадгаламжаандаа хийдэг. Тэгээд манай хүн за одоо би тэдэн сарын дараа ингээд тэдэн төгрөг хийчих юм бол дахиад нэг Отгонбаатарыг би болгох чинь ингээд бид хоёр хадгаламжаар мөнгө хийдэг гэсэн. Тэгээд ингээд мөнгөө цуглуулаад хадгаламжинд хийгээд бид хоёр унтж байхад одоо хадгаламжийн хүү орж ирээд ингээд явж штэ. Тэр үед бид хоёр нэг мэдгээд бид хоёр өөрөөсөө илүү 2 даваасран 2 Отгонбаатар ч юм уу ингээд аль хэдийн бүтээгдсэн гэсэн. Өөр ажиллаа хийгээд цалингаа аваад явж, хадгаламжинд хүүний мөнгө ороод явж, ингээд давхар бид хоёр чинь юу хоёулаа биш юм биш үү? Ингээд дөрүүлээ тавуулаа зургуулаа болцоо одоо ажиллаад явж байгаа юм биш үү гэж бодсон. Тэгээ бид хоёр Монгол руугаа ирээд шийтгэхээс өмнө бид хоёрт хоёулаа өөрсдөө дахиад 30%
40%, 50%. Яаж өөрсдөө одоо бид хоёрыг яг 2020 онд одоо шийдээд Монгол улстай буцаж ирэхэд хадгаламжийн хүү 9%-оор ороод унжсэн байхгүй юу. Тэр үед бол тийм өндөр ашигтай ажиллаж чадахгүй. Анх Солонгост очсны дараа хадгаламж нэхэд чинь бидний хүүчин бүр 24% хүүтэй. Тийм өндөр хүүтэй хадгаламжаа хийдэг байсан. 2007 онд. 3 оноос ахуулаад 2003, 4, 5 онд тийм өндөр хүүтэй хаан банкны хадгаламжууд Солонгос улс банкнууд байдаг байсан. Тэгээд бид хоёрыг яг 20 онд ирэх үед чинь хадгаламжийн хүү хамгийн доошоо 9% унжижсэн. Тэгээд бид хоёр за одоо хоёулаа байгаа мөнгөө одоо энэ 3-4 хувилцсан Даваасран Отгонбаатар хоёрыг хоёулаа ахиад 30-40 хувлээ. Тэгэхээр сайлын үнэ, хоёулаа сайлын үнэ бэжэжэл одоо өдөр болгоно л олон үнэмар хоёлыг амарч хахад дэлгэн рүү сөвөө ороод одоо хүүний мөнгө шөнө унтж хахад хүүний мөнгө данс руу орж идэг болвол шөнө хоёлыг унтж хахад дэлгэнд сүү их хэмжээгээр боловсруулагдаад үйлдвэрлэгдээд өглөө босоод нөгөө ялгаагүй те сүүгээ аваад борлуулад үйлдвэртээ зарч ин тэр чин тэгээд орлого мөнгө л гэсэн үг те. Тэгээд бит хоёр шийдээд ерөөсөө үнэтэй болъё. Анх болол бит 20 онд 15 үнэтэй эхэлжсэн болол 21 онд 30 40 50 гэдэг ингээд 4 жилийн хугацаанд бид хоёр дундуур нь бас төлөөдөө зарсан үнэгээ нэмсэн гэд бодохоор одоо 75-аа болцсон байж байгаа. Манай хүн чи тэр нөгөө нэг юугаа хэлэхгүй нөгөө санхүүгийн нөгөө эдийн засгийн номнууд маш их уншдаг байсан. Санхүү эдийн засгийн номнуудыг бүгдийг төвж авч. Ер нь ингээд бүгдийг нэг 2 жилийн дотор бүх мөнгө санхүүгийн тухай бүгдийг уншсан л та. Тэгээд хамгийн гол нь гадаад ажиллаж байгаа нэгт гадаад ажиллаж олон жил болсон. Тэгээд хамгийн гол нь дэттүр гэж юм байгаа шүү дээ. Бид нар чинь нэг хуваар юм улсад ажилладаг болохоор чинь нийгмийн даатгал төлөөгүй, эрүүл мэнд төлөхгүйгээр нийгмийн даатгал төлөөгүй болохоор чинь юу дэттүр гэж асуудал байна те. Тэр чинь 50 мө 55 хүртлээ 60 хүртлээ ерөнхийдөө ажиллахаар тэгэхэд яа надад дэттүрийг хэн өгөх вэ гэдэг их судалсан л да. Тэгэхээр би өөртөө дэттүр тогтоох ёстой юм байна. Тэр үднээс ерөнхийдөө бүх номд уншаад хадгаламж хэрэгтэй байна. Сүүлдээ хадгаламжаа мөнгөний хүүн багсангууд нь одоо сайлын үнэ гэдэг. Нэг л одоо ном уншаар сайлын үнэгээ бэлтгэлгээд гэдэг юм да. Алтан өндөг гаргадаг дахиа гэдэг шиг. Тэгэхээр сайлын үнэ маань яг жинкнээсээ сайлын үнэ аваад тэгээд энэ сайлын үнэнүүд маань яг манай сая ихнэрийн хэлдгээр тэгээд хэд дахин үржих боломжтой. Малын буян гэдэг чинь асар их байгаа байхгүй. Ингээд та бүхэн бидэнтэй адилхан сальчин болоод өндөр орлоготой, тогтвортой орлоготой, цэвэр агаар гэр бүлээрээ хамт эрүүл сүүн хэрэглээ, бүтээгдэхүүнийг хэрэглээд эко орчинд амьдрахыг хүсчихвэл бидэнтэй ойр байгаарай. Бид нэр үргэлж мэдээлэл хаваалцах болно. Баярлалаа. Баярлалаа.